Сайн уу? За бид хоёр ингээд өнөөдөр зөндөө олон хүүхдүүдийн асууж байгаа, сонирхож байгаа асуултнуудад хариулт юм уу гэж бодоод ирсэн байна. Намайг Ану гэдэг. Марш гэдэг. Тэгээд бид хоёр юуны талаар ярилцах вэ гэхээр ээж аваасаа мөнгө авахгүйгээр өөртөө сургуулийн төлбөрөө олоод Солонгост ингээд амьдрах боломжтой юу гэдэг тал дээр өөртөө үзэл бодлыг туршлагынхаа үндсэн дээр хуваалцаад ярьд юм уу гэж шийдсэн маа. За тэгээд авахыг нь аваад хаяхыг нь хаяул хэрэгтэй хүмүүс ч гэсэн байж магадгүй гэж бодоод бичиж байгаамаа. Бид хоёрын хувьд бол одоо Солонгосын топ 3-т ордог. Korea University сурдаг байгаа. Тэр мэргэжлээс адилхан улс төрөөр сурдаг. Тэгээд Ану болохоор 2 дугаар курс, би болохоор одоо 4 дугаар курс байна. Тэгээд манай сургууль хувийн сургууль байгаа. Тэгээд улсын сургуулиуд болохоор бас юм байдаг. Сургууль дотроо юм гэхдээ хамгийн нэртэй хүндтэй сургуулиудын нэг нь бол манай сургууль ялцчихгүй мөн баггүй. За тэгээд манай сургуулийн хувьд бол хувийн сургууль сурангаа өөртөө төлбөр олох боломжтой юу гэдэг ихлээр ер нь бол жоохон хэцүү. Яг ингээд л өстө амархан гайгүй дайггүй хүрээдэг гэж бол би бол хэлэхгүй. Ер нь бол нэлийн анханасаа чанга төлбөрөө гэрийнхнаасаа юу ч авахгүйгээр 100% өөрөө бүх юм аяа хариуцаад амьдрна гэдэг юм бол ерөнхийдөө айгүй чанга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд тэггүй гой сайхан юм бодоод ирчдэг. Төлбөрөө төлөнгөө өөрөө бас мөнгө хураангаа сургуультай сурангаа ингэнэ гэж бодож байгаа бол ерөнхийдөө тийм боломж бол байхгүй. Яа тэгвэл манай сургуулийн төлбөр өндрөөс гадна хичээл аягүй их байдаг. Гадаад хүүхдүүд ч гэсэн зөндөө байдгаас гадна ер нь бүх хүүхдүүд хичээлдээ амар сайн тийм ер нь бол хамгийн лаг хүүхдүүд ер нь бол орж ирсэн сургууль гэж хэлэхэд болдог. Солонгосуудын ярихад сүүн ингээд одоо 10-аад төгсөд өгдөг. Солонгос байдаг. Тэгээд хэрийг нь өгөөд баг ингээд 100 оноо авсан хүүхдүүд нэрээ Монголоор болох юм бол 800 авсан хүүхдүүд л энэ сургуульд орж иж чаддаг. Тийм зэн хатуу чанга тийм шалгууртай сургуулихгүй. Тэнгүүд хүүхдүүд нь бүр амар сайн хичээлээдэг. Бүр ингээд хичээлдээ 100% өөрсдөө ажилтдаг. Хажуугаар нь ажил төрүүлэх юм бүт юм дээр юусан анхаардаггүй. Тэрийн хувьд гэх юм бол хажуугаар ажиллаа хийн, сургуулиас сурна. Дээрээс ингээд гэртээ тунаага ингээд өндөр гарах гэж хичээхэд юу нэлийн хүндрэлтэй байдаг гэж хэлж болно. Улсын сургуулиуд чи юу? Улсын сургуулиуд нь нэгдүгээр хувийн сургуулиудаас төлбөр нь хамаагүй бага байдаг. Хоёрдугаар гадаад хүүхдүүд Солонгос хүүхдүүд гээд тусдаа анги гаргаж хичээлээ заадаг. Улсын сургуулиудаас их байдаг. Тийм болохоор арай илүү нэг хувийн сургуулиуд badах юм бол боломж ихтэй. Боломж нь арай өндөр. Хажуугаар нь ажиллаа зохицуулаад хичээлээ хийгээд дээрээс нь хувийн ингээд өөртөө цагаарах цаг ингээд илүү их гарч өгдөг юм. Дээрээс нь дахиад тэтгэлэг бас өндөр байдаг болохоор нэлийн хувийн сургуулиас илүү улсын сургууль нь ёо игээ тийм Солонгост амьдрах боломжтой байдаг. Ер нь бол ингээд гэрээсээ нэг ч мөнгө авахгүй өөрөө би ингээд жоохон боломж бололцоотой ингээд жоохон завтай хичээлээ хийнгээ ажиллангаа жоохон мөнгөө суглуулангаа гоё юм хүмүүст чадаад британд ингээд иймэрхүү юмнууд руу аялч маань тэгмээрэн гэж бодож байгаа хүмүүс байх юм бол миний бодлоор бол улсын сургуулийг сонгосон юм дээрээ гэж бодож байна. Гайгүй ранк өндөртэй улсын сургууль, сүүлд байдаг сургуулиуд гайгүй тэтгэлэг сайн өгдөг тийм сургуулиуд бол зөндөө байдаг. Жишээлбэл Пак Изүдэ, Ширидэ төгсөний дараа Чиомнүр тий үнийг ажилд орох магадлал аягүй сайн байдаг тийм сургуулиуд байдаг улсын сургуулиуд. Тийм сургуулиуд руу ороход бол их буруудах юм бол байхгүй яагаад гэвэл хэдэр чинь баг төлбөртөөс гадна хичээлээ гайгүй хийгээ явж хахад дүн сайн гардаг. Тэгээ цөөхөн одоо гадаад хүүхдүүд дундаас жоохон ялгараад хичээлээ сайн хийгээд багшийнхаа үгийг сайн сонсоод ингээд багштайгаа наанууд сануу гэсэн байхад бол ерөнхийдөө дүн гайгүй гардаг. Тэтгэлэг аваа сая 500 өгөх, тэтгэлэггүй 5 саяг өгөх хоёр чинь өөр ихгүй юу? Тийм учраас ер нь тэтгэлэг аваад одоо тийм улсын сургуульд сурах юм бол илүү чи одоо тийм ёюутай, мөнгөний ёюутай, завтай, сэтгэлийн ер нь жоохон гайгүй амар байна гэсэн үг. Хувийн сургуулийн хувьд бол ер нь жоохон чанга. Энэ сургуулийг төгссөний дараа надад илүү гарч ирэх боломжууд нь би илүү их байгаа гэж бодож байгаагаас болоод орохоос өмнө нэлээх бодож ер нь энэ сургуулийг сонгосон байт юм аа Кореядаг. Миний бол анхнаасаа л бүр ингээд Монголоос аль ирэхдээ л би Кореяд орно гэж бодсон байсан болохоор ерөөс энэнд эргэлзээгүй шууд явж ирээд ороод ирсэн гэсэн чи яг орж ирснийхаа дараа ингээд бас ингээд хэцүү юм байгаа зэрэг нэг юм мэрэгжилж хүртэл ингээд Солонгос дадлах хийх ч юм уу тийм үүдэг байдлаар эсвэл Солонгос ингээд мэрэгчлэрээ ажиллах ч юм уу боломж нэрээ бага байдаг, боломжгүй байдаг гэдэг юм ингээд бас мэдээд хэлсэн чинь бас жоохон буруу сонголт хийжтэй гэсэн бодол төрж ихэлсэн. Тэгвэл анхнаасаа ер нь нэлээд сайн судлах хэрэгтэй сургуулаа мэрэгчлээ. Магадгүй нөгөө нэг одоо бизнес ч юм эсвэл одоо маркетинг эдгээр байлаа гэж бодож чинь энэ тэмхийн компанид очиж Солонгос компанид очиж ингээд дадлах хийхэд бол ямар ч асуудалгүй. Гэхдээ улс төрийн хувьд бид нар одоо ингээд намн дээр очиж ингээд дадлах юм гэсэн юм бол уусаа байхгүй гадаад хүмүүс болохоор сургуулийн төлбөр одоо 5 сая 500 төлбөрийг 4 сар хувааж төлж болдог тийм хүмүүс байдаг. Гэхдээ тэгэж төлсөн ч гэсэн одоо сар болгон хэдүүлээ сая хэдэн зүг өгнө гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна одоо гадуур амьдрэх дугуйлал байнгын түрээс
Эрүүл мэндийн даатгал, автобусны мөнгө, буцны төлбөр, хоолой. Тэгээд нэг бас нэг ганц ойр зур хэрэглээний мөнгө гэдэг 90 дөрөв сая бол болтын зарлага бол. Тэгэхээр сая 400 төлбөртэй өгөнгөө сая муу нь олонгоо ингэж амьдрах, зохицуулж амьдрах нь аюу хэцүү. Яг одоо тэгж бодож иж нэг Амралтаар зуны амралт, өвлийн амралт гэж байгаа. Амралтаараа ажиллаад хангалттай төлбөр олчих юм биш үү? Болд юм биш үү гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Үгүй ээ. Олддгүй маа. Яаж ч бүр нэрээ үнэхээр ажилласан олддгүй. Дэлгэрнэлийн хатуу. Төвчээр бүр амар шаардна. Тэгээд би чаднаа гэд ороод ирчдэг. Тэгээд дундаас нь ингээд шантрах үе байна. Дундаас нь шантраад явах чинь бүр ингээд тэрний зарлаж байгаа мөнгө үнэхээр харамсалтай шүү дээ. Тийм чинь анханасаа зөв сонголтоо хийж юм бол дундаас нь шантрах хэрэг бараг гарахгүй. За тэгвэл хоёулаа сургууль доторх одоо би бол өөр сургууль хоёулаа гэсэн хэлний ихтгэлтэй өөр сургууль байгаад үзсэн. За тэгвэл одоо оюутан хооронд юм болон багш нар ингээд юу н гадаад оюутнуудад яг яаж харьцаж чинь хандж чинь гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг хэлээч. Оюутнууд хоорондоо бол нэг амар сүртэй зодож моддаг ч юм уу тийм нэг кинонд гардаг шиг гадархал бол нэг амар байдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээний гадаад хүмүүсээс тийм юм жижиг юм зөндөө их гарч ирдэг. Жишээлбэл багийн долгууд дээр гэл нэг гадаад хүмүүстэй жоох ингээд хийсэн юм ингээд жоохон таалагдахгүй байх ч юм уу тэгэх юм бол тэрийг нь хасдаг ч юм уу хэлэхгүйгээр ингээд байхгүй болгочдаг ч юм уу тэмүүд юмд бол нэлээд гарч ирдэг. Надад ч гэсэн юм л тохиолдож байсан. Тэгэл чиний хийсэн юм чи надад таалагдахгүй байна гэдэг өөр багшд хамгийн гол нь таалагдсан хамаагүй тэр багийн гишүүн таалагдахгүй байгаагаас болоод ингээд миний хийсэн юм ингээд доошоо хийх ч юм уу тэмүүд юмд бол нэлээд гарч ирж байсан. Энэ гадаад юм чинь юугаа мэддэг гэсэн юм. Тэмүүд өөрөөс юу нэлээд айгу хандлага юм хийх байдаг юм шиг санагдав. Багш нарын хувьд гэх юм бол энэ гадаад хүүхд юм чинь жоохон хараа үзчихье. За энэ гадаад юм чинь зовж байгаа гадаад сурч байгаа юм чинь жоохон ингээд дүнгийн айтайхан гарах чинь. Тийм юм бол ерөөсөө байдаггүй. Яг л өнөө солонгос хүүхдүүдтэйгээ яг адилханаар. Бүр яг адилхан сүжүүнээр яг адилхан ингээд дүнгээр дүнж гаргаж үздэг. Тийм. Өөрөө нөгөө яг өмнөх сургууль маань жоохон визний талтай сургууль байсан аахгүй юу? Энэ коллеж гэдэг. Ер нь бол ранг нэлээд доогуур. Гэхдээ солонгос хэлний бэлтгэлээр анх тэр сургуульд очоод тэгээд үндсэн ангид болохоор бас орсон 2 жил 2.5 жил одоо коллеж анги гэж ярьдаг монголоор тийм одоо мэргэжлийн сертификат маягийн тийм юм авч төгсдөг тийм сургууль байсан. Тэгээд тийм их сургууль ранг багтаа сургууль зураад ранг өндөртэй сургуульд очиход одоо надад хамгийн их бодогдсон юм ранг багтаа сургууль маань ерөөс ингээд нэг багш нартайгаа жоохон communication үүсгээд ингээд зүгээр ингээд нана цаана байхцаа жоохон хэлсэн мэддэг. Яг хийгэрэг гэсэн юм бүр ингээд яг хийгээл ингээд жоохон ингээд багш нартаа бүр ингээд дотн болж малал багш нар чинь нэгсээ өөрсдөө нэг гадаад хүүхэд гэдэг ингээд лайм харж үзэл айгуу сайн цэнгээдэж өгдөг байж байгаад одоо би ерөөдөө их сургууль нэм юм байна гэд их сургуульд коредэд ингээд орсон чинь шал өөрөөс авахгүй бүр ерөөсөө тийм юм байхгүй. Ерөөсөө багштайгаа баг ингээд царайгаа харуулаад би гадаад хүн шүү гэж хэлэх зардал байхгүй ингээд үлрэл дуусчдаг. Тэгээд даалгавар нэх тэг ерөөсөө ингээд харж үзэх тийм ойлголт ерөөсөө байхгүй. Тэр нь жоохон ингээд амар аюул сонин гайхсан. Нэг өөрийгөө амархан байх гайгүй байхгүй ингээд явж байхад болчтой юм гэж бодоод орсон чинь яг бодит байдал тийм биш байсан. Тийм учраас ер нь жоохон яг сайн бодож байгаад орж ирэх хэрэгтэй шүү. Одоо нөгөө эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхээр чөлөө авч болдог өдөр байдаг. Тэгээд нөгөө нэг төлбөрөө олохын тулд эсвэл ингээд нэг ажилт нэг өдөр илүү хийхин тулд тэр өдрийг аягүй хашиглаад одоо ингээд үлрэл болох амарцсан. Төлбөрөө олохын тулд ингэж гадуур гарч ажил хийгээд ингээд харсан эргээд надад сурсан юм ерөөсөө байхгүй. Тэгээд нөгөө амдчгүй хамарчгүй ерөөсөө өөрөө яг сурж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэл яг ажил хийх зүгээр төлбөр ажил виз гэх нэг ийм л дараалттай болцсон ерөөсөө. Тийм учраас яг эхлээд юу нь илүү ингээд гол илээ, чухал илээ гэдгийг амар сайн бодчихвол зүгээр юм болов уу гэж бодож. Миний яг ингээд сургуулийн маань диплом надад хэрэгтэй, миний сургуулиас сурсан мэдсэн зүйл маань надад хэрэгтэй гэх юм бол хувийн сургууль ер нь сайн сургууль сурсан байх нь бол зөв. Гэхдээ за надад нэг амар сүртэй юм сурах ч юм уу юм үгүй би ингээд жоохон мөнгө цуглуулад тэгээ сургуулаа төгсчихэд Монгол руугаа буцнаа гэж бодож байгаа юм бол ранг багтаа ч юм уу тийм үү улсын сургууль сураад төлбөрийн ингээ боломжийн төлөөд гэж явж. Тийм сургууль сонгох юм бол яг амар тийм буруудах юм бол байхгүй гэж бодож байна. Би ч гэсэн яг тэгж бодож байна. Үнэхээр одоо миний хувьд гэх юм бол би хэрвээ төгсөөд Солонгост ажиллаж амьдрах хүсэлтэй байна гэх юм бол яаж хийж байгаа манай сургууль одоо Кореадэ, Юнсэдэ юу гэдэг иймэр дугайгүй ранг өндөртэй сургуулиудыг баг хагжин буюу кредит оноотой төгссөн ч бол нэг хамаа байхгүй. Ягаад гэвэл ажилд авахд бас төгссөн сургуулийн нэр оноо жондоо ингээд нөлөөлдөг болохоор бас чухал гэж харж үздэг юм хэлээ солонгосчууд өөрсдөө. Тэгэд одоо жишээ нь ранг багтай өөр сургуулиудыг
4 голчтой төгссөн байна уу эсвэл одоо манай сургуулийн 3 голчтой төгссөн байна уу гэх юм бол мэдээж манай сургуулийг төгссөн үнийг л хэлээд үзэж юм. Ягаад гэвэл энэ сургуулийн чатчийн өөр айгүй тийм сайн сургууль, ороход айгүй хэцүү сургууль, ордог хүүхдүүд нь дайггүй хүүхдүүд гэж үздэг болохоор ерөөсөө аль гайгүй нэр үнэтэй сургууль төгссөн хүүхдийг нь л ер нь авдаг. Хэрвээ Монгол явна хамаагүй зөвхөн энэ ингээд тий зүгээр гадаадас сургууль төгссөн гэдэг юм юмтай болно. Тэгээ жоохон тэр орондоо ажиллана гэж бодож байгаа юм бол зүгээр заавал ийм хүнд хэцүү сургуулиудад орохгүйгээр аль болох уян хатан нөхцөлтэй одоо тий визний хувьд, хичээлийн хувьд, төлбөрийн хувьд, цаг нарын хувьд чамд ямархуу юм юу өгч ийн гэдэг өөрийнхөө одоо чи өөрийнхөө байгаа боломжиндөө тааруулж сургуулаа сонгоно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ажил ингээд сурах боломжтой бүрэн өөрөө хариуцах боломжтой юм. За би болохоор яг юм элдв янзын зарлага гаргахгүй үнэхээр ингээд төлбөр оллоо хичээлд явлаа ийм л амьдралын рутинтэй байна гэж бодох юм бол болно гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр зүгээр л яг сурах ёстой энэ гоё мундаг сургуулийг би ингээд яаж байгаа төгсчөд болно гэж бодоод өөр юм цатаарахгүй баг ингээд хүн найз залуу найз охинтой болохгүй зөвхөн энэ сургуультай төгсөд ингэнэ гэж бодож байгаа юм бол одоо яг манай найз шиг ингээд төлбөр төлөөл ажилдаа явбал сургуульд явбал ингэх нь зөв. Ингэх нь ер нь бол боломжтой. Боломжтой гэвэл бол боломжтой. Гэтэ ер нь нэлийн чанга. Ерөөсөө тийм илүү долоо тий янз бүрийн юмд ерөөсөө анхаарлаа сонирхолгүйгээр яг ажил гэр тий яаж яах нэг цагийн ажлаас өөр ямар ч орлогогүй юм байгаа шүү дээ. Миний хувьд тэр чинь дөнгөж 18 настай солонгос төрсэн хэлээ чи юу байх вэ дээ надаа. Тэнгүүд яг ингээл энэ л хамаг бүх юм ингээд тэр цагийн ажлаар ингээд болгоно. Тэнгүүд нэг л өдөр ажиллахгүй байнгут яг нэг мөнгө тутах ингээд асуудал гарч ирдэг болохоор аль болох ингээд ажлаа салгалтуулахгүйгээр илүүдлэн анхаарлаа сатахгүй анхаарлаа хандуулахгүйгээр яг ажил гэр сургууль гэж явах юм бол боломжтой. Ажил гэр сургууль буудал шаваа аваад гэр сургууль нэрээ бас дахиад анхааруулах юм. Тэгээд дөнгөж хэлсэж орж иж байгаа төлбөр чинь за 3 сая байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр 3 саяараа чи 4 жил сураад төгснө гэсэн үг бол биш. Тэрнээс нь жил болгоо ингээд төлбөр нэмэгдээ явдаг. Манай сургууль юм бол 2023 онд би эсэж орж иж чадсан манай сургуулийн төлбөр 4 сая 500 байсан. Одоо 5 сая 400 болсон гэдэг юм аа. Тэгэнгүүт бол баг багаар ингээд байн нэмэгдэж байгаа. Цаашдаа ч нэмэгдэн ер нь л ихсэн. Ерөөс багсан гэж байхгүй ихсэн. Тийм л ер нь төлбөрийн талаас ч гэсэн нэлээд сайн бодолцох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол ингээд баг багаар нэмэгдээд бас энэ миний аюул сайн тооцоолох хэрэгтэй. Ингээд явж байгаа зөндөө олон хүүхдүүд байгаа ч гэсэн ер нь тэр дунд нь одоо чамаас үзэж явах 4-5 жилийн хугацаанд гарч ирэх асуудлуудыг бодож үзэх хэрэгтэй, бодолцож үзэх хэрэгтэй гэж бодож байгаа юм аа. Яг нь боломжгүй хувьд бол ордоос биш яг нь ингээд жоохон одоо юм хийж үзэх хүссэн юмудаа хийж үзэхгүй байсаар хагаад ингээд хийж болох юм боломжуудаа өнгөрөөсөөр хагаад зөвхөн ингээд ажил мөнгө төлбөр гэж явж байгаа төгсчих тийм сул талтай. Тэрний оронд гоё усан сургууль байх юм бол амармаар байгаа үедээ нэг амар чинь нэг амар дээр чинь нэг төлбөрийн будаан буюу нэг тийм одоо тийм хэцүү тийм байхгүйгаас хойш ингээд хаяа нэг хэсгийг одоо нэг хийхийг хүссэн юм хийчихнэ. Амармаар байвал амар чинь ажилгүй байвал тэгэл мөнгө өрөхгүй баг гэртээ байж байгаад бол ерөнхийдөө нэг тийм амар хэцүү юм бол байхгүй. Сөүлч үг. Тэгээд бит хоёрын одоо ингээд нөгөө анхны бичлэг болохоор одоо цаашдаа ингээд ийм юм дээр анхаараас эсвэл иймэрдүү юмны талаар бичлэг хийгээд өгөөч гэж байгаа зүйлс байх юм бол коммент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бит хоёр уншаад сурах юмас сураад одоо илүү сайн ажиллаад дараагийнхаа бичлэгнүүдийг илүү сайжруулаад хий гэж бодож байгаа маа. Тэгээд бит хоёрыг дэмжээрэй. Ер нь бол төлбөрөө өөртөө олоод амьдрах боломжтойгийн хувьд аль сургуулиас гэдгээсээ шалтгаалаад илүү одоо дайжгүй байх уу эсвэл жоохон хилцүүгүй байх уу тийм ихээс хилцүүгээ бүр амар сайн хэлж ирэх хэрэгтэй. Сургууль төсөөлж солонгос юм. Даалан талан гэж бодоод ирсэн чинь алж талаад ч байгаа юм байхгүй. Тэгэл нэг ажил хичээл бүх юмдаа дарагдаал ингээл энэ хэсгээр явсаар байгаа л тэгээд хамжилж байгаа байхгүй. Төгсгүүд одоо нэг гэж хэлсэн. Тэгэнгүүт ер нь анхаасаа юмуд юм одоо юм нэлээд сайн тооцоолоод сэтгэл зүгээ амар сайн бэл тэгээд амархан юм бол байхгүй хэцүү байна. Нэлээд хэцүү байна. Тэр бол юм бол нэлээд сайн судлаарай. Бид хоёроос гаднаад ингэж юм хүмүүсийг ярьдаг бичлэг нэлээд олон болсон хүмүүс нэлээд олон ярьж байгаа. Тэгээд тэр бол ингээд үзээд бас хэцүүлж үзээд энэ тэрний гэдэг юм энэ гэдэг юм гэдэг авахгүй их ухаанаар хандаа тий.
нэлээд сайн судалгаа ажиллаж да. Энэ бол зөв өчүүхэн бит хоёрын л бодол байсан. Илүү их юм мэддэг одоо манай сургуулийн төгссөн ч юм уу өөр сургуулиудыг чинь өөрийнхөө нэг одоо нэг запас нэг хитэн сургуулиуд гаргаад тэр дундаасаа тэр сургуулийн чинь төгссөн хүмүүс ямар хөө одоо явж ийн те ажил төрөл яасан байна, Солонгос төгсөн юм, Монгол төгсөн юм уу гэдэг энэ сайн судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргавал илүү дээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд битүүрийн анхны бичлэг учраас тайп маань хэрвээ илүү өөр гоё бичлэг үзхийг хүсчихвэл subscribe дараарай. Тэгээд дараа илүү гоё бичлэгээр уулзъя гэж бодож байна. Баярлалаа.